Сайн байцгаана уу? Баалтотын багийн тамирчин Төөгийн 81 байна. Миний машины чинь 2021 оны 2 сард эхэлсэн юм байна. Яг МОФ-ийн өвлийн аяллаа дараагаас эхлээл тэгэл 4 сард Скорпион дамжихын төлөө хийсэн машин шүү дээ. 2 сар гарны хугацаанд л Боригээ залуу тооцоолж энэ машины карказыг хийж бүгднийг тааруулж өгсөн. 3 илхээ гэх юм бол 1.5 GZ мотортой. Тэгээд моторондоо Спигийн Porsche, Arashi-ийн Turbo, EcoMaster гээд тэгээд IT-ийн Borsuk ер нь л их тоногтой доо. Тэгээд одоогийн байдлаар нэг 450 морины хүч гарч байна да. Тэгээд R154 гээд кроптой, бас дрифт хийдэг. Тэгээд Patrol 61 чулаактай. Урд хойноо Patrol 61 чулаактай. Амаржин STR амаржинтай. Урдталтаа 12 инч, хойдталтаа 14 инч. Миний машины үндсэн 1 тонн 480. Тэгээд иш дүрмэнээ суулгаад банкад үргээ запасаа ингээд юмнуудаа ингээд нөгөө авч явдаг юмнуудаа нэмээд аваад явах юм бол тэгээд 1 тонн 600 гараа ичтэй. Манай Монголд болж байгаа тэмцээн болгонд бас нэг миний машин чинь нөгөө тохируулах асуудлууд их байдаг. Устаа тэмцээн, хуурай агаартай тэмцээн гэл ер нь нөгөө нэг одоо хүн байгальд яг итгэдэгс байгалийн үзэгдэлтэй адилхан гадаа гарахлаар ямар хувцас өмсөх үү гэдэгтэй адилхан яг энэ машин маань бас яг тэгдэг. Ямар агаараар амьсгалах уу гэдэг шиг яг тийм тохиргоо бас хийдэг. Нарийн нөгөө дата бичдэг гэдэг чинь тэр байхгүй. Тэгээд одоо Скорпион болохоор зэрэг бас нэг өөр төрлийн тохиргоотой яваад мазалаад ч юм уу өөр одоо зэрлэгч байдаг юм уу тий арай нэг цаг агарын хүүтэн сэрүүнд тохируулаад бас нэг арай өөр тийм тохируулгууд хийдэг болцсон. Ер нь тэргүүрийн миний машин ер нь их давуу талтай. Тийм байгаа. Би 2015 онд одоо нөгөө бидний хэлж сурснаар нөгөө сонирхчтой ангилалд Land 80 маркийн автомашинтай оролцож анх оролдож эхэлсэн юм аа. Тэгэл ер нь Скорпионд ороод тэгэл ер нь за 5 алдаа хийгээд 5 дугаар байранд ороод анхны уралдаа ирнээсээ 5 дугаар байранд ороод тэгэл тэрнээс хойш ер нь ингээл байнгын уралдаа ингээ тгий гэл ерөөсөө байнгын тим юм боддог болсоор байгаа. Тэгээд одоо 21 оноос энэ машинаа бүтээгээд хийгээд 21 оны 4 сард анхных нь тэмцээнд орсон. Мэргэжлийн анхны тэмцээнд орсон. Өөрөө машин бариад өөрөө орсон. Тэгэл Баалто гэдэг энэ машины чинь бас нөгөө нэг чон нохооны релиз гэдэг хүмүүс нэрлээд байдаг болохоор зэрэг одоо тэгээд яг энэгүүрээ нэг тим баг бүрдүүлээд бид нар бөөнөр одоо яг ингээл бүх тэмцээний ард ингээд Баалто баг яг тэр чигээр ингээл хизээд хаанд уралдахад бэлэн ингээл байж энэ да. За миний 94000 гам пүрүү гэж залуу байгаа. Гам пүрүү гэдэг миний Баалто баг байдаг. Тэгээд манай бас ажил дээр бас хамт байдаг. Миний нэг хуураа дүү байдаг юм аа. Гам пүрүүгээ залуу байгаа. Дээрээс нь миний машин чинь нөгөө түүн хийдэг, дата бичдэг гэдэг тэгэхээр заавалчгүй нөгөө мэрэгжлийн улсууд байхгүй бол болдгоо. Би ч урд нь зөндөө мотор зохиулаад зөндөө фейлдсэн хүн болохоор ер нь бол мэрэгжлийн төвшөнд одоо юм хийхэд бол заавал өндөр мэдлэгтэй боловсралтай лаг хүмүүсээр хийхгүй л болохгүй мэн гэдгийг ойлгосон. Тэгээд EG инженеринг миний моторын бүх тохиргоог хийж өгдөг. Тэгээд EG инженерингийн хамт олондоо баярлалдаг шүү. Баалто тимийн гаргасан ер нь нөгөө ногоон машинтай өнгөрүүлсэн одоо цаг хугацаанд би 2022 оны Гачуурт Кап гэдэг тэмцээн дээрээс бас Pajero Club-ийн хамт олон зохион байгуулдаг тэр тэмцээн дээр би 3 дугаар байрыг эзэлж анхныхаа хүрэл медалийг авч исэн. 2023 оны бас Скорпион гэдэг Pajero клубын хамт олонны зохиодог тэмцээн дээрээс 3 дугаар байр аваад бас хүрэл медаль авч байсан. Ер нь нөгөө Скорпион гэдэг Pajero клубтэй л ер нь ээлтэй юм шиг байна. Байнга л эдний клубээс л медаль зулгаад байна шүү дээ. За ингээд нийт тамирчидтай бүгдэнд нь амжилт хүсье. Удахгүй болох Скорпион дээр 4 сарын 27-нд уулзцгаая бөөндөө.